За сайн уу? Хацтай холбогдсонд баярлалаа. Тэгээд чамаас нэг ганц хоёр юм асуусан. Тэгээд эхний асуулт нь болохоор чи яагаад энэ 369 гэдэг community сонгож авсан бэ? Тэр тухайгаар ярьж өгөөч. За сайн уу? 369 гэдэг community-д санаандгүй байдлаар нэгдсэн гэх юм уу? Ер нь бол нөгөө дэлхийн нийтээрээ сэрэлт явагдаж байгаа сүнсний сэрэлт тэгэл нөгөө нэг энерги гэдэг сэдвүүд сүүлийн нэг хэдэн жил айгүй их тренд болоод модонд ороод байгаа гэх юм уу? Тэгээ манай айгүй сайн хамгийн сайн найзууд бас ийм нөгөө нэг сүнс энергийн ийм сургалтууд юм уу ийм коуч менторуудтай болсон. Тэгээд тэднэрээ надад ингээд санал болгодог байсан ч гэсэн аль нь ч яг ийм өвжээ багш шиг надтай ингээд юу таараагүй юм. Одоо юу гэдэм нэг юм vibe таараагүй. Тэгээ би тэдний ингээд бусад коучүүдийг санал болгосон ч гэсэн ерөнхийдөө нэг юм spiritual коучтэй болох нь зөв гэж бодож байсан ч гэсэн ингээд зөв хүнээ олохгүй явдсан. Тэгж жаад нэг өдөр зүгээр уцаа маажаад байжсэн чи Facebook дээр өвжөө багшийн Балид хийсэн подкаст гарч ирээд зүгээр ингээд гүйлгэжсэн чинь гарч ирээд тэгэл би тэрийг сонсонгуудаа өвжөө багшийг дагаад тэгээ тэр Бали ретрит нөгөө нэг 369 community-гийн юмнуудыг ингээд араас нь угсруулж бүр үзээд тэгээд баг үүр цайтал баг нойргүй хонж ингэж нөгөө obsessed болж үзээд тэгэл маргааш нь шууд 369 нөгөө нэг Facebook групп дээр байдаг байхад нь ороод тэгэл хичээлүүдийг үзэл тэгэл энэ community-гийн гишүүн болсон доо гэж. За яг шав бэлэн болоод багшаагаа хайгаад байсан юм байна шүү дээ энэ бол тий. Тэгээд яагаад айгүй их тийс татагдаж дурлаж орсон бэ гэхлээр нөх хичээлүүд нь маш сонирхолтой. Тэгээд хичээл зааж байгаа арга барил нь яг тэр миний өмнө нь нөгөө надад таалагдахгүй байсан гэдэг нөгөө ментор коуч нар шиг тийм албан журмын уйтгартай маягаар ерөөсөө хичээл нь явдаггүй. Зөв ингээд нөгөө найзууд хоорондоо юм ярьж байгаа юм шиг. Тэгсэн тэрэн дотроо маш их мэдээлэлтэй. Тэгээ ингээд явж байгаа нь таалагддаг. Бас тэгээд хүмүүс тавьж байгаа шаардлага нь ч гэсэн яг миний бусдад тавьдаг шаардлагатай үзэл бодол айгүй их таардаг. Тэгээ сонсоодсэн чинь угаасаа бид хоёр хоёулаа адилхан материал орд юм байлээ. Багштай. Тэгээд ер нь ингээд юмд хандж байгаа хандлага нь айгүй ойролцоо байгаад байдаг. Тийштэй ер нь тэгэл хэрэгтэй гэж миний боддог юмнуудыг багш дандаа ингээд хичээл дээрээ ингээд тахаар. Над дээр бол ингээд айгүй их ажиллаад байгаа гэх юм уу. Тэгээд одоо би ч гэсэн яг өөр ордны хүн мөртлөө яг л надтай үс бодлыг миний яг ярьдаг, миний хүсдэг юмыг давхар ярьдаг болохоор бас тэгэж орсон л байна. Тэгээд юу яадаг? Бас нөгөө хоббити ярьж, хүмүүсийг бити муулж гэж хэлдэг штэ багш. Тэр нь бүр ингээд надад айгүй их тус болдог. Яг манай ажилч ер нь дандаа л эмгтээчүүд байдаг. Тэгэл ер нь өдөрт ажлын 8 цаг чинь тэгэл ер нь сул чөлөөтэй үеүдт нь дандаа л хийхтэй ховн донд өнгөрч байгаа юм чаа. Тэгээ би тэр токсик гэх нь хаашаа тийм нөхцөл байдлаас гарахын тулд ийм өөр мэрэгжлийн community руу ерөнхийдөө орох нөгөө насаараа тийм оролдлогуудыг хийж явсан. Тэгээд одоо сүүлийн 3-6-аас нэгдээд 4 сараас хойш гэдэг чинь 4-5 сар болж байна. Маш их баяртай байгаа. Маш их гоё эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. За. Тэгвэл чи өөрт гарсан эерэг өөрчлөлт юм уу хамгийн гоё биелүүлсэн манифестээс ярьж өгөөч. Хамгийн гоё биелүүлсэн манифест гэвэл сая энэ сүүлийн сар би нөгөө 2 ариун цэврийн өрөөтэй 3 өрөө байр аавна гэд нөгөө гэрээний даалгавар дээр vision board дээрээ бичээд оруулсан байсан. Тэгээд тэр маань бүтсэн. Тэгээд тэрнийх баяртай байгаа. Би сүүлийн 2-7 хоног тасралтгүй яг байраа засаад одоо маргааш өглөө нүүж арах гэж байна. Тэгээд за баяртай. Баярлалаа. Тэгээ манай би энэ байрыг сонгосон шалтгаан нь нөгөө нэг зар дээрээс зар хараад очиод үзсэн чинь хаалганых нь тоот нь 66 гэв байсан байхгүй. Тэгээд 3 өрөө байр. Тэгээд 6 гэдэг нөгөө дугаартай. Тэгээд айгүй бэлгшээгээд тэгэл би
тэр гэр рүү орж үзээгүй ирнэ. Хаалганых нь номер нь 66 дооц гэсэн бахаар ягаад ч юм би дотроо шууд 369 гэж хэлэнгүүтээ энэ миний гэр мөн байна гээл тэгэл орсон. Наач зүгээр нэг тохиолдол биш шүү гэдгийг сануулсан байна чамд баярлалаа. Тэ чи яг манифест яг яаж хийсэн бэ? Байрны манифест яаж хийсэн бэ гэхээр би дэвтэр дээрээ бүгдийн нөгөө яг багшийн хийсэн шиг ингээд деталь орхихгүйгээр бүгдийн дэлгэрэнгүй бичсэн. Одоо яг өрөөний цэврийн өрөөний яг 2 байна. Тэгээд 2 жижиг өрөөнийх нь нэг нь арай жоохон илүү том байна гэдэг ч юм уу. Тэгсэн чинь сая миний орсон байрны нэг жижиг өрөө нь баг том өрөөнөөсөө том гэх юм уу. 2 том нэг жижиг өрөө тоолсон гэдэг ч юм уу. Тэгээд яг нөгөө деталь манифест хийж байхдаа ингээд бодоод дэвтэр дээрээ яг ингээд биччихээсээ яг тэрүүгээрээ яг тэр байраа олж авч чадсан. Тэгээд гайхалтай. Маш бичтэй манифест. Тэгвэл хэр хурдан хугацаанд биелсэн бэ? Ер нь бол би Монголд буцаж ирснээс хойш Англи амьдарч байгаад Монголд ирснээс хойш байр авах гэж хөөцөлтөд жил тойрч байгаа. Тэгээд өнгөрсөн жил нөгөө байр худалдаж авах гэж байгаад хүнд залилуулаад, луурдуулаад тэгээд байрчгүй мөнгөчгүй болоод ингээд фейлдсэн. Тэгээд за одоо энэ нөгөө нэг юугаа би яг жилийн дотор заснаа гэж зорилго тавиал явсан. Тэгээд зүтгэсээр байгаа л сая энэ 100 тусгаас өмнө амжуулчлаа. Ямар ч байсан. Нэг жил бол зарцуулагдсан. Сурсан сургамж нь гэвэл тэгэл юмаа хүнд ингээд итгэх итгэлээ алдаж болохгүй. Гэхдээ ер нь бас жоохон хянуур юмаа хурд шалгаж байхгүй бол гэхдээ одоо ийм гоё энергитэй гоё хүмүүст нөө нэг тэ холбогдсон юм чинь дахиж тийм одоо нөө амар нодлон жилийн шиг том фейл мэйл ирэхгүй бах уу? Ийм гоё ертөнц рүү ингээд цааш төлхүүрийн тааруулаад нэгэд орсон юм чинь гэж бодож байна. Тэгээ магадгүй фейл ирснээр чиний амьдрал илүү том level up хийсэн юм билүү те? Тэгээд сая би хүү маань 1-р ангид орж байгаа. Тэгээ нөө нэг дэлгэрэнгүй судалгааг нь бөглөжсэн чинь миний хүүгийн регистрийн дугаар нь 0639 гэдээ бас 369 гэдээ дууссан юм байна. Гээл хараа сууж байна. Бүх юм ингээд 369 руу ингээд холбож бодоод идэг болчтой юм байлээ. Тэгээд би энэ community-д орсноос хойш бас аюух нөгөө нэг раг аюух ашигладаг болсон. Тэгээд би тэр нөгөө рага хүргээ ахта зааж өгөө. Тэгээд би ах эгч хоёроо нөгөө ярьж уруу тацаар агаад бидний гэрүүлийнхээ одоо скул дээр манай community-ийн бас гишүүн болсон байгаа. Тэгээд тэр рагийн үнэхээр хүчтэй шидтэй гайхамшигтай юм байна гэдгийг нь манай хүргээ ах бүр яг өөр дээр амар мэдэрсэн. Одоо тэгэл хаа явсан газараа ра гэж орлол явуулдаг. Яас яг явж байгаа яг шаардлагатай байдал ра гэж. Харин Гэлгээс. Ижил тоо цаг ижил дугаартай машин эднэр ингээд хичээгээгүй байхад айгүй харагдаад идэг болчт юм блэ. Ер нь айгүй тийм гоё эрэг тийм сайн сайхан юмнуудыг айгүйх ингээд баг гэлтгүүгээр анзаараа тэрнээсээ ингээд ад жаргал илүү мэдэрдэг болсон гэх юм. Өглөө босоод яг нөгөө батгал үгсээ яг би багшийг хэлдэг батгал үгсээ 3 удаа дараалж сонсоод амдаа дараалж хэлээд тэгэд гэрээсээ гардаг. Тэгээд эрүүл мэндийн баттгал үгийг бас сүүлийн үед аяг сонсож байгаа. Тийм. Тэгээд миний нөгөө vision board дээрээ тавьсан юмнууд маань ерөнхийдөө бараг 50% одоо биелцэн явж байна. Тэгээд Бали retreat-д явах. Тэгээ нөгөө эрүүл мэнд биеийн галбар дээр анхаарах 2 хэсэг маань л дутуу байна. Тэгээ 10 сард бараг Бали явчих байхаа гэж бодож байна. Тэгэлгээ аа. За тэгвэл маш их баярлалаа. Тэгээд тавчхандаа дуусна гэж бодож байна. Тэгээд Балид уулзлаа. За тэгээ. За see you. Баяртай.